байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг дахин хүргэе. За өнөөдөр болохоор би таатай ингээ зүгээр ингээ хичээл авах гэхээс илгээд нэг өдөр ч гэсэн тухайн 40 минутыг агч гэсэн таалагтай мэдлэг мэдээс болох гэдэг үүднээс бичлэж байна. За тэгээд энэ бол хөшөө байхгүй байх гэж найдаж байна. За юунд өнөөдөр юуны тухай их тоогоо тавьж танилцуулаад мэрэгжил сонголтын тухай гэхдээ яг би тийм замаар ингэж мэрэгжил сонгох зүйлийг би ерөөсөө ярихгүй. Хоёр гэх юм бол би таадаас бяцхан тийм асуудалгаа бий одоо ингээд асуудал бичиж өгч яа гэдэг тийм зүйлийг авсан байгаа. Тэндээс ч үндэслээд сэтгэл зүйн одоо багахан тэмнэгтэй зөвлөгөө гэх юм уу? Тийм зүйл бэлдсэн байгаа. Мөн дээрээс нь 3 алсын араа гэдэг ийм бүтцтэйгээр өнөхөд бол явъя гэж бэлтгэсэн байгаа. За шууд гол дээр руугаа орцгоё. За мэрэгжил сонголт гэдэг тэгэхээр ингээд одоо та Google Mobile дээр ч гэсэн хайвал өстө үнэхээр 9 жорын бүр маш их гарч ирнэ. Ихэд өөрийнхөө дуртай зүйлийг бол дараа нь өөрийнхөө юу сонирхдаг мэдлэг бол гэдэг яг нэг тийм баахан болсон зүйл гарч ирдэг. Энэ зүйл маань над дээр ч гэсэн яг тулгарсан. Өнөөдрийн зүйлээ би л өөрөө төлөхөө түүхийг мөн дээрээс нь угсаа яг надад тохиолдсон зүйл танаар ч гэсэн тодорхой хэмжээнд тохиолж байгаа гэдэгт итгэлтэй байгаа учраас ярьж байгаа шүү. Ингээд амар өдрөт ингээд за би ингээд мэрэгчлээ сонгох гэхээр багш нараас сэтгэл зүйчнэр ч юм уу зүгээр ингээд Google-ээс хагаад тэд нар ихэнх нь баг бүгдээр юу гэж хэлдэг вэ гэхээр эхлээд чи өөрийнхөө дуртай ямиг бол дуртай зүйлээ хий. Тэгээ тэрүүгээр мэрэгчлээ сонгодог. Гэхдээ ясан дээр минь надад байсан нэг асуудал гэвэл юу вэ гэхээр би өөрийнхөө дуртай ямиг мэддэггүй болохоор тэднээс асуудаг гэсэн байхгүй. Тэнгүүт хоёрт болохоор бас юу гэж тэлдвэсэн бэ? Тэгвэл чи дуртай хичээлээрээ сонгочих. Тэр мэрэг хичээл дээр тулгуурлаа чи хичээл өгч өгч гэж юм уу? Яаж сүлд ойлгож авсан бэ гэдгийг тэгэхээр нэгт зүгээр ингээ хүмүүсийн яриаг сонсоод уншаад судлаад байхаас илүү үйлдэл хийх хэрэгтэй. Ягаад үйлдэл хий гэж байгаа юм бэ гэхээр чи инженер гэдэг мэрэгжилд чи инженер болъё гэх тэнгүүд чи багш нар шин чамайг математиктэй сайн гэдэг үндслэлээр чамайг инженер бол гэр бүлийнхээ инженер бол гэдэг окей инженер болъё судлаа. Гэхдээ яг практик буюу бодбол төр гараад ирэхэд чи инженер гэдэг мэрэгжлийн бодит ур чадварыг эзэмсэх чадваргүй зүгээр л онлайн мэдлэг чамд байгаа бол энэ зүйлийг чинь чамд тохирохгүй гэсэн. Тийм учраас дан ганц чамд онлайн практик мэдлэг байхаас илүү чи тэрхүү мэрэгчлээ сонгохын тулд практик дээр ядаж доор хаяж нэг удаа хийгээд үзсэн ч юм уу аль эсвэл яг тэр сурж байгаа хүмүүсээс нь зөвлөгөө авах хэрэгтэй байдгийн байлиг гэдэг зүйлийг би ойлгож авсан. Хоёр дахь юм бол тэр мэрэгчлээ сайхан давуу тал за тэр ирээдүйн тэр мэрэгжил илүү одоо жишээл компьютер IT инженер илүү их үр бүтээлтэй гэнэ энэ мэрэгжил сайн цалин авдаг юм байна гэдэг давуу талуудыг судлахаас илүү тэр мэрэгжлийнхаа сул талуудыг маш сайн судал. Яагаад сул тал вэ гэхлээр IT гэдэг мэрэгжил гойч гэсэн маш олон цагаар компьютерийн ард суудаг гэдэг утгаараа маш олон хүмүүсийн эрүүл мэндэд хортой. Дээрээс нь чиний хувийн зан чанар чи гадуур явж ингэж юм сулгаан болгох их дуртай зан чанарын төлөвтэй хүн байсан ч гэсэн IT гэдэг мэрэгжил өдөрт доорхойж 5-аас 6 цаг компьютераар шаагаан суун. Яг энэ зүйлийг чи үнэхээр хийж чадах уугүй юу гэдэг зүйл байдаг. Мөн дээрээс нь за яг ганц л мэрэгжил авчвал болох юм гэдэг зүйл биш. Одоо өдгөө буй чамаас ганц биш 2-3 мэрэгжлийн ур чадварыг шаарддаг хөрвөх чадвартай мэрэгжлийг сонгох юм бол магадгүй илүү боломжтой байна гэдэг зүйлийг би ойлгож авч байгаа. Тийм учраас за энэ яриагаа хэрэг базаад дүгнэх гэхэд та бусдын нөлөөндөө ч юм уу те яг үнэхээр ингээд судлаад хүмүүстэй ярилцах гэхээсээ тодорхой хэмжээс илүүтэй яг бодит байдал дээр яг яах юм бэ гэдэг зүйлийг илүү цан тодорхойлох хэрэгтэй юм шиг байгаа. Энэ бол яг цэвэр миний дүгнэлт байхгүй юу? Чи бодит амьдралаар сэтгэлзүйч болох чи хүмүүстэй үнэхээр сайхан ярилцах гэхээсээ илүү чи бусдыг сайн сонсож чаддаггүй. Чи бусдын ярианд анализ дүгнэлт хийгээд чи гаргалгааг хийж чаддаггүй. Үнэхээр чи сайн ямиг бодож чаддаггүй гэдэг зүйл чиг бодит практик байдал дээр хэрэг юм бэ? Зөвхөн онлайн бие 10 жилийн магадгүй цаашаа 4 жилийн гэхээс илүү яг бодит амьдрал дээр ямар юм бэ гэдэг дээр тулгуурлаж мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Ийм ч бас маш олон удаагийн самсруу зүгээр үйлдэл хий. Энэ юу гэхээр магадгүй жолооч юм уу? Эсвэл албан газруудад зүгээр очиод ингээд танах яа тиймдээ ингээд асууж болт юм билээ шүү. За энэ зүйлээс нь тодорхой хэмжээгээр олон зүйл хийгээд яваад ах тусам яа гэм гэхээр чи өөрийгөө тодорхойлох буюу өөрийгөө таньж мэдэх би гэдэг зүйлийг чи гаргаад ирж байгаа ярих байхгүй. Надад ямар асуудал байдаг байсан бэхээр би маш олон зүйл рүү ингээд хөрвөөд ингээд явж байгаа хүмүүс нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр чи яагаад олон зүйл рүү ийм амар их төлбөртэй юм бэ? Зүгээр нэг зүйлдэл чи өнгөнж байлаа гэдэг амар усаа асуудал депресс төрдөг гэсэн. Гэхдээ тэднэрт бол үнэхээр хамаагүй байхгүй. Ягаад гэвэл чи зөвхөн өөрийгөө олохын тулд явж байгаа учраас маш олон зүйлийг хийж үзчихэж тэр дундаасаа чигээр. Мөн дээрээс чи ганцхан зүйлд дуртай байж болох нь эсвэл 2-3 зүйл
дуртайжуулна эсвэл эсрэг тэсрэг зүйл дуртайжуулна хамаагүй зүгээр л нэс яг хамгийн сайн бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадах зүйл чинь юу юм бэ гэдгээ сайн тусган бодоод үзэж мэрэгчлээ сонгороо. Би үнээс биш яг би яг өнөөдрөх ингээд за яг мэрэгчлээ сонгохын тулд одоо жишээл хамгийн наадах ингээд гарч ирдэг зүйл нь юу байдаг вэ гэхээр би юунд дуртай вэ? Би юу сонирхдаг вэ? Би юу чаддаг вэ? Би юу хиймээр байна? Гэх мэт нэг сонин алхмууд гарч ирдэг. Үннийг хэлэхэд би тэрэнд үнэхээр амар дургу байсан. Бараг одоо ч дургу. Ерөөдөө тэр над зүгээр амар ядаргаатай санагддаг. За би зүгээр ийм юм байна гэж зүгээр бичих ойлгомжгүй байхгүй. Тэрний оронд зүгээр л гараад үйлдэл гэж хэлмээр байна. За хоёр дахь агуулга сэтгэл зүйн байдалтай. Би та хэдээс яагаад асуулт авсан бэхээр би зүгээр шууд өөрийнхөө одоо миний асуудал ямар байсан гэж танд тийхэн мэдээж хүн болго айлгүй учраас мэдээж авцгаа мэд авцгүй ч зүйл байгаа. Тийм учраас яг та нарын асуудлыг тодорхой хэмжээгээр юу байгаа мэн тэр зүйл дээр чинь миний туслаж чадах зөвлөж чадах жоохон ч гэсэн зүйл мань байгаа юм болов уу гэдэг зүйл дээр та хэдээс авсан байгаа. Мөн дээрээс нь тэр зүйл хаашаач задрахгүй гэдгийг хэлмээр байна. За хамгийн их дийлэнх нь юу байсан бэ гэхээр өөртөө итгэлгүй байдал гэсэн байсан. За өөртөө итгэлгүй байдал гэдэг маань юунаас болдго юм бэ гэхээр хүмүүсийн чамайг харах өнцгөөс аягүй тодорхойлогддог байхгүй. Би ямар хүүхэд бэ гэхлээр ерөөхдөө бол айгүй тийм хүмүүсээс хараад буй хүмүүсийн үзлэлээс аягүй хараад өгдөөсөн. Энэ хүн намайг юу гэж бодчих бол энэ хүнд би тэгээ хэлчихвэл энэ хүн намайг үзэн ядчих байх та. Би хүнд үгүй гэж дээрээс хэлж чаддаггүй юм байна. Чи ийм хийдэг өөч тийм яадаг өөч гингүүд нь минийх би өөр амар хэжилтэй байсан ч гэсэн за окей гэж бэлдэг гэсэн. Гэтэ яагаад тэгж хэлдэг байсны хамгийн эцсийн үр дүнд одоо ингээ ухаа бодохоор би зүгээр л бусдын үзэл бодлоос амар байдаг гэсэн. Хүмүүс дараа нь намайг юу гэж бодох бол энэ хүн намайг юу гэж бодох бол би тэр хүнд ингээд хэлчихвэл энэ хүн намайг тэнэг гэж бодох байхдаа энэ хүн надад дургу болчих байхдаа гэдэг зүгээр л тийм үнэхээр тэнэг айцаас болдог байсан учраас би бусдаас аюу тийм хараат байсан гэдээ би ойлгосон. Тийм учраас яг энэ зүйл дээр хамгийн түрүүнд хийхэд зүгээр л зориглоо дотоод хүнтэйгээ ярилцаад зүгээр тэр хүнд чадахгүй нэ гэдгээ ойлгуулад тэгэл үнэхээр боломжгүй нэ гэдгээ ойлгуулад мөн дээрээс нь бусдын үзэл бодлоос хараат байгаа чи багаар болох хэрэгтэй. Энэ зүйлийг яг үнийг хэлэхэд нэг өдрийн дотор шууд болчихно гэж үнэхээр байдаггүй байхгүй юу? Доотлол нь 1 сар, 2 сар, 3 сар багаар тэгснээр чи өөртөө итгэл орно. Тэгснээр чи үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Анги дотор чи үзэл бодлоо илэрхийлэх за ингэж хэлвэл минь надаар яах вэ те? Миний үзэл бодлоор яах вэ гэж бодхоос илүү эхлээ чи өөрийнхөө үзэл бодлыг дараа нь бусдын үзэл бодлыг сонс. Тэгээд яг хамтын ажиллагаа гэдэг зүйл бол энэ дээр эхэлнэ. Хэрвээ чи өөртөө итгэлтэй байл гэдэг зүйлийг багаар өөртөө төлөвшүүлэхгүй хэн нэг нь чиний өмнөөс шийдвэр гаргана. Чи гэдэг би гэдэг хувь хүн байхад магадгүй чиний тодорхой хэмжээний тодорхой айцаас чинь болоод нэг хүн чамайг ашиглан өөртөө итгэлгүй байдлаас чинь болоод тийм учраас чи бусдад ашиглуулахгүй тул чи яг өөрийнхөө амьдралд өөрөө амьдарч байгаа учраас өөртөө итгэлтэй байл гэдэг зүйлийг юунаас эхлэх юм гэхээр толгойн дотроос эхлээд магадгүй бүр болохгүй би өөртөө итгэлтэй байж өгөө зориглоод нэг удаа хэлэх хамаагүй бусдын үдэл уцаас айлгүй чиний ард хэн байгаагүй чиний ард гэр бүлчин байгаа найзуучин байгаа гэдэг зүйлийг бодоод хаанч байсан гэсэн хамаагүй үнхээр л хэлмээр байгаа зүйл байвал хэл гэхдээ хаяаж өгөх юм хэлэхдээ хаан хинд юу гэж үндэ жоохон шүүлтүүртэй тунгааж хэлэх нь өрхөд бол зүйтэй. Яг дийлэнх асуудал өрхөд бол ийм байсан. Хаан тэр нэг жоохон сургуулийн орон мөнгөний асуудал, бэршгийн асуудал, мөн дээрээс нь бензиний асуудал зэрэг зүйлийг би ерөөсөө хийж чадахгүй. Энэ бол сарны бонус сургуулийн байдал учраас энэ зүйл бол надаас хараад бус. Энэ зүйлийг би мэдгүй гэж хариултмаар байна. Дийлэнх нь яг тийм асуудал байсан. Мэдээж гоё зүйл бол байгаа. Дараагийн нэг сэтгэл зүйд байдаг зүйл гэхээр аав ээжтэй харилцаа. Би аав ээжтэйгээ хамгийн их муудалдаг гэсэн эвгүй муудалдаг юм. Танай үй, манай үй хоёр ингээ өөрштэй гэж би амар маргалддаг байсан. Тэгээд тэнгууд урдаас гүдээсэн тийм бидний үед хүн амьдарч болоогүй мүү гэдэг зүйлийг аав ээж нар мань ингээ дахиад толгойд идэх байсан л та. Эндээс одоо ихэд миний тухайд би яагаад тэгчих болоогүй юм бол би тухайн хэдхэн секунд аав ээж ингэж дүрлэж уурлахаасаа илүү би яагаад хэдхэн секунд нэрээ тийштэй гэдэг буюу тайван байдлыг өөртөө тогтоож болоогүй болоо гэдэг уураа хэдхэн минут төвчих гэдэг зүйлийг би ойлгоогүй болоо гэж боддогсэн. Үнэхээр л 1 минутын уур хэлэн гэдэг хүний 10 жилиг алах аюултай гэдэг. Энэ үний утгыг ихэд ойлгож байгаа гэж бодож байна. Тийм болохоор ямар ч харилцаанд эхлээд шууд төс тас гэж хэрэглээс илэрхийлээд аль болох өөрийгөө бариад төвчээд гэхдээ тодорхой төвчгтэй зүйлээр мөн дээрээс нь төвчгүй зүйл ч гэсэн хүн бол байна. Гэхдээ муудалцах гэдэг харах зам гэсэн эхлээд чи зайлсхийх гэдэг зүйл рүү орвол арай дээр байх. Тэгэхгүй бол бас уур хэлэн гэдэг бол тийм ч таатай зүйл бол биш. Ялангуяа өсвөр наснд буюу яг одоогийн байдал би өсвөр насыг одоо 13-аас 18-аас тодорхойлоод байдаг. Ерөнхийдөө бол ихэнх дийлэнхтэр яг энэ үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй мөн дээрээс нь уур хэд огцом уурлын энэ сэтгэл зүй байдал өөрчлөгдөн маш олон зүйлүүд байдаг.
Тийм болохоор хамгийн түрүүнд бид нар тайвшрах гэдэг зүйлийг сурах хэрэгтэй байна гэж боддог. Гэхдээ би ер нь би ингээд гадагшаа явж сумаар байна. Яаж сурвал дээр вэ гэд Эшийн оноо нуулах. Гадагшаа явж сурах гэж байгаа бол чамд Эшийн оноо ямар ч хамаагүй хамгийн гол жиг явах гэж байгаа тухайн улсынхаа хэлийг нь маш сайн судалсан бай. Эсээгээ бичсэн бай. Гадагшаа явна гэдэг нь маань шууд окей би явъя гэж шууд явчихдаг зүйл биш байхгүй. Үнэхээр их тэглэр явахыг хүсвэл үнэхээр мөнгө төгрөшин байвал зуучлалын компаниар явж болно. Гэтэ чи очиод тэнийхээр хэл уус гэдэг маш олон асуудал тулах учраас яг чи эндээ гадагшаа сурыг гэж зөрчихсөн байгаа бол доотлол 1-2 жил чамд шаарддаг байхгүй. Яг гинэт 12 дугаар ангид орсноо ухаан орсон юм шиг. За би гадаад юм. Дийлэнх нь юу юм гэж ярьдаг бэ гэхэлэр солонгос юм. Гэхдээ яг байдлаар явдаг зөвхөн явсан ч буцаад шантраад ирдэг нь их байдаг. Ерхэд бол яг тийм бодит байдалтай байгаа жишээ би ерхэд бол маш олон удаа харсан. Мөн дээрээс нь зүгээр сэтгэл хөдлөлөөрөө битгий шийд. Монгол мохоо байна. Монгол чадахгүй байна. Бэлий. Хаашаа явах юм? Гав би гадаад тавьчих. Ээж аав маань явуулна гэдэг. Хэвчээ тэгэж бол битгий бодоорой. Яагаад вэ гэхлээр биш тийм. Чи Монголдоо яг үннийг хэлээд Монголдоо нэг амар сайн байж чадахгүй бийж гадаад очиод гинэт цоорно гэж бол хэзээж байхгүй. Би тэгээд бүр маш сайн судал. Энэ бол цэвэр судалгаа. Тэр усад очиод би юу их вэ? Би яаж амьдрах вэ? Ямар чиглэлээр сурах вэ? Аль бас Америк ямар чиглэлээр тэргүүлдэг юм? Солонгос ямар чиглэлээр тэргүүлж болгосон хүчнүүдийг бэлтгэдэг юм? Японд руу явах уу? Тэгээд зүйлийг бэлд. Тэгэхээр Америк руу явах гэж бол Америк руу биш дээ. Тэтгэлгээр явахыг хүсэж бол чамд доотлол нь 1 сая төгрөг хэрэгтэй байхгүй. Энэ нь юу вэ гэхээр чи аппликейшн гэж зүйл бүглэн. Тэр бүх зүйлийг бүглэж чамд доотлол нь $60. Ердөө ганцхан сургууль руу явуулахад Америк руу 20 сургууль руу явж болдгоос ердөө нэг сургуулийн өргөл буюу $60. Мөн дээрээс чи IELTS TOEFL шалгалтын оноо чанд байх хэрэгтэй. IELTS шалгалт 650 мянга гэдэг бол TOEFL шалгалт 500 гаруй мянган төгрөг үнэтэй. Мөн та нарыг төсөд энэ мөнгө нэмэгдчих магадгүй. Тэрнээс гадна recommendation letter буюу багшийн тодорхойлох захиа хэрэгтэй. Тийм ч үсэг багш нартайгаа одоо зөвхөн маш сайн харилцаатай байх хэрэгтэй. 3 дахь юм бол GPA буюу дүн гэдэг асуудал одоо миний яг ярьж байгаа зүйлүүд ихэнх ихтэй сургууль гадагшаа явах ихтэй сургуулиудын шалгууруудад байдаг зүйл байхгүй юу? GPA буюу дүн хідээс дээш оноо байхыг шаарддаг. Доотлол нь 85. Гэтэ 85 гэдэг оноо бүр бол яг үнийхээр хангалтгүй гэж үздэг. Үнэхээр л чи Солонгос руу Сөүлийн их сургууль сурмаар байна. Би Америк руу гадагшаа ямар нэгэн сургууль сурна гэж чи доотлол нь өөрийнхөө голч хоног 90-ээс шоноотой байлгах хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр биш үү? Чи одоо Монголдоо биш Монголынхаа үсрээд нэг 100,000 хүрэхгүй хүүхдтэй Эшийн оноо булаацалцж байгаа биш. Харин олон улсын хүүхдүүдтэй доотлол нь сая гаруй хүүхдүүдтэй чи тэр том сургуулийг авахын төлөө өрсөлдөг учраас чиний дүн 90-ээс бараг 80 хэд байна гэдэг бол хангалтгүй байхгүй юу? Доотлол нь яагаад тэгэхээр хятадд байж тээ бүр 100 оноо гэдэг зүйл бараг тулцсан 100-аас дээш оноо гэдэг зүйлийг байлгаж болно гэдэг тогтолцоог үүсгэж гисэн байдаг. Америк ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тийм бахад яг бид нар оноо гэдэг зүйл дүн гэдэг зүйл юу юм бэ хангалтгүй шүү дээ. Хэдийгээр дүн гэдэг зүйл чамайг тодорхойлохгүй ч гэсэн үнэхээр гадагшаага явхад чамд юу хэрэгтэй юм бэ гэхээр тодорхой хэмжээгээр чиний дүн гэдэг зүйл чинь хэрэгтэй байхгүй. Дүн гэдэг зүйлээс чинь гадаадынхаа юг хардаг гэж энэ хүүхэд тухайн 10 жил байхдаа ер нь хэр их хичээлд чармаал зүтгэл гаргадаг байсан бэ гэдэг зүйлийг багш нь дүн гэдэг зүйлээр үнэлж тавьдаг болохоор энэ хүүхэд ерөөхдөө бол нэг тиймэрхүү юм байна да гэдэг зүйлийг чинь тодорхой хэмжээр гаргаж үзүүлсэн. Яг үнийхээр чи одооноос тодорхой хэмжээгээр дүн гэдэг зүйлэнд үнэхээр анхаарах хэрэгтэй байхгүй. 9 10 11 12 дугаар гэдэг дөнгүүдээ анхааралтай гаргаарай. Хэрвээ одоо асуудалтай үнэхээр гадаад явж сурахыг хүсэж байвал ерөөхдөө л анхаарсан л тэр шүү. Ямар ч хэлээс сурах вэ гэдгийг ярьснаас буюу алсын хараатай байх хэрэгтэй. Мөн дээрээс нь гадагшаа явж сурахыг хүсвэл тэр улсынхаа сул талыг нь маш сайн судал. Солонгос руу явах гэсэн нэг зарим хүмүүс ингээд ингэж боддог. Корея драм дээр аюул тор маш эрсдэлтэй. Тийм учраас чи гадагшаа явахынхаа өмнө энэ улс руу явахын тулд яг яах шаардлагатай мөн дээрээс нь энэ сургуулийн биш энэ улсын эрсдэл нь юу юм бэ? Магадгүй тийм учраас яг ямар газар очих ч гэнэ гэдгийг сул тал гэдэг зүйлийг мөн дээрээс нь маш сайн тодорхойлоод өгч. Үнэхээр яг хийсвэрлээд гоё гэж очихоос илүү яг бодит байдал чи юу юм бэ? Үнэхээр гадаад явмаар байна үгүй байна гэдгийг гэр бүлийнхэнтэйгээ маш сайн ярилцаарай. За ингээд хит яриагаа ингээд сунжруулахыг хүсэхгүй байгаа учраас ингээд дуусгацгаая. За тэгээд нэмэлт илүү дэлгэрэнгүй зүйл асуухыг хүсвэл асууж болно шүү. За тэгээд жоохон алдаа оноотой зүйл мэдээж байсан. Та хэд би нэг тэгж амар Google дээр байдаг зүйлийг копидж аваад би нэг амар ярихыг хүсээгүй. Мэргэжлийн сонгохын тулд ийм алхам хий. Сэтгэл зүйн байдал ч одоо ийм зүйлээс хямарж байгаа ингэж байгаа тэгж байгаа ингээд таавал тэгээд таавал гэдэг зүгээр Google дээр байдаг зүйлийг би копиджхийг хүсээгүй. Зүйлийг өөрийнхөө үзлэлийг өөрийнхөө асуудал дээр байдаг зүйлсийг тодорхой хэмжээгээр яг ярьлаа. Мөн дээрээс нь хэрвээ ярилцахыг хүсвэл хамаагүй
надад ирээд ярилцаж болно. Асуудал тодорхой хэмжээгээр би тийм үнэхээр тийм амар хүн биш л те. Би гадаад руу ч явж сурах гаагүй, зүгээр л эндээ сурах гэж байгаа, зүгээр л жирэнийгээ сурах хүн л те. Гэтэ зүгээр л тодорхой хэмжээгээр яг үзэж туулсан зүйл гэх юм уу те. Яг тэр зүйл нь хүн багны адил болохоор тэр зүйлээрээ та хэдэд ганц шигсэн зүйл туслах юмсан гэдэг үндсэн дээр энэхүү яриаг бэлтгэж хийж байна. За тэгээд баярлалаа. Асуулт байвал үлдээгээрэй.